За энэ хуулийг ууланд бэлтгэл ажлаасаа хангаад хэрэгжүүлээд явсан бол их сайн байсан. Одоо дахиад 1 жилийн хугацаагаар хойшлуулъя гэж байгаа юм байна. Тэгээ энэс цааш одоо хойшлуулахгүй байх нь зүйтэй. Тэгээ энэ хугацаанд ер нь одоо нэгдүгээрт бэлтгэлээ яг дахиад хангаж чадах уу? Дахиад жилийн дараа дахиад одоо бэлтгэл ажил болсонгүй гэж сууж явах юм биш үсттэй. Яг тэгэхээр энэ одоо хуулийн төслийн үзэл баримтлал дээр хойшлуулж байгаа үндслэл бол тийм тодорхойгүй л. Яг одоо хууль эрх зүйн хувьд бол ийм зүйлээс шалтгаалж хойшлуулаа гэдэг зүйл тодорхойгүй лээ. Нэг хоёрдугаарт нь энэ орон нутгийн одоо шин чанартай хотуудыг хөгжүүлэхдээ их онцгой анхаарахгүй бол үндсэндээ бид нар бүсчсэн хөгжлийн одоо дэмжих төвлөрлийг сааруулах бодлого гээд маш олон одоо бодлогын баримт бичиг гаргадаг хэдий ч яг энэ одоо орон нутгийн төвлөрсөн хотуудыг хөгжүүлэх дэмжих тал дээр ялангуяа орон нутагт төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, томилгооны эрх мэдлийг нэмэгдүүлэх, өмчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр за энэ хуулийг одоо хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд бас тодорхой ийм одоо бодлогыг одоо энэ хугацаанд хийж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. За тухайлбал одоо энэ төрийн өмч гээд байна, тусдаа орон нутгийн өмч гээд байна. За ялангуяа одоо орон нутгийн томилгоо гэхэд үндсэндээ ихэнх нь босоо томилгоотой болцсон. Өмнө нь бол одоо дийлэнх нь орон нутаг хэвтэй томилгоотой байсан бол одоо эсэргээр болсон. Энэ арьцсан нийгмийн үн цэнтэй хамгийн чухал зүйл бол энэ хэвтэй одоо нутгийн өрөөсний байгууллагыг бэхжүүлэх тогтолцоо. Яг гэвэл Монгол улс их өргөн удам нутагтай 21 аймагтай. Одоо нэг аймгийн нутаг одоо нэг улсын нутгаас том хэмжээтэй. Тэгэхээр энэ бол өөрөө хэдийн нэгдмэл улс хэдий ч орон нутгийн одоо засаг захиргааны нэгж тэр дундаа одоо төвлөрсөн энэ суурин газруудыг дэмжих, төсвийн үед бие даалгах энэ бодлого бол хамгийн чухал байгаа. Жишээлбэл одоо боловсролын хуулинд өөрчлөлт ороод ингээ яамны сайд одоо аймгийн боловсролын газрын даргыг томилдог. Ийм тогтолцоог бүрдүүлсэн байлээ. Яг үндэ одоо яамны сайд хүн боловсролын яамны сайд хүн одоо орон нутгийн боловсролын газрын даргатаа одоо энэ ажил хэргийн хувьд одоо хэр уялдаа холбоотой одоо байнгын хамтарч ажиллах юм бол би бол мэдэхгүй байна. Эсвэргээрээ сая Америкийн нэгдсэн улсад гэхэд энэ боловсролын яамаа одоо үндсэндээ татан буулгасан байна гэж ойлгож байгаа шүү дээ. Орон нутгийн мужуудад энэ боловсролын асуудлыг одоо бие даан хэрэгжүүлэхийг одоо даалгасан гэдэг. Бүгдээр нь Солонгос улсад ч гэсэн ингээ боловсролын газрын дарга нь одоо иргэдээс хотын даргынхаа дараа сонгогддог чийд. Тэгэхээр бид нар ингээд энэ одоо хөгжингүй орнуудын энэ жишгээс аль болох эсрэг болоод ингээ бүх зүйл нь босоо болоод байгаа. Төсвийн эрх мэдлийн хувьд босоо, өмчийн хувьд босоо, томилгооны хувьд бүгд босоо. Тэгээ энэ зүйлийг арилгахад энэ уулын энэ хотыг хөгжүүлэх, хотыг бие даалгах, энэ хотын захирагчийг сонгох бодлого бол хамгийн чухал байсан юм аа. Тэгээд энийг одоо дахиад энэ дараа жилээс хойш одоо үүнээс хойш газар үгүй гэдэг шиг бити хойшлуулаарэ. 1 жилийн хугацаанд бэлтгэл ажлаа одоо бүрэн хангах хэрэгтэй. Ингэжээж одоо орон нутгийн хотуудын бие даасан байдал хангагдаж төвлөрөл саарна. Нийс Улаанбаатар хотод ч гэсэн асуудлаа шийддэг одоо ийм одоо хотуудын төсвийн болон бусад одоо эрх мэдэлтэй ийм одоо бүтэц зохион байгуулалтанд орохыг бол бид нар цаг алдахгүй яралдал хийх ёстой болно. За тэгээд энэ дээр тодорхой хариулт авъя. За Эрдэнэ сайд хариулъя. За энэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулах одоо үндсэн шалтгаан бол шинээр байгуулагдах энэ хотуудын хил хязгаарыг тогтоох, эдэлбэр газрын хил хязгаарыг тогтоох ажил байгаамаа. Энэ дээр бол одоо их цаг авахар байгаа. Зарим одоо байгуулагдж байгаа хотын газар, эдэлбэр газар нь бол 3 сумын газар нутгаар байгуулагдахаар ийм байдалтай байгаа. Тэгэхээр нөгөө орон нутагт иргэдийн хурал, багийн хурлууд хуралдаж шийдвэр гаргах шаардлагатай болж байгаа. Энэ бол шууд ингээд автоматар бас хэрэг ирлэх газраас яриад хил хязгаарын тогтоочих тийм боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Энэ бол зөвхөн бас засгийн газрын ажил биш, ялангуяа орон нутгаас сонгогдсон их хурлын гишүүдэд бас энэ хуулийн хэрэгжилтэн дээр оролцож өгвөл бас иргэдэд ойлгуулахад бас сайн болох болов уу гэж ингэж бодож байгаа. Дээр нь бол хэд хэдэн газар бол ерөнхий төлгөөний ажил хийгдэж явж байгаа. Зарим дээр нь бэлтгэл ажил нь хийж явж байгаа. Тэгэд энэ ерөнхий төлгөөнүүд гарах нь бас хил хязгааруудыг нь тохироход бас их ач холбогдолтой байгаа. Тийм учраас 1 жилээр сонгож ажиллая гэж ингэж
хуулийн төсөл оруулж ирж байгаа. Тэгээд үнэхээр одоо та ч гэсэн хэлж байна, маш чухал хууль. Заашгүй одоо хэрэгжих шаардлагатай. Тийм учраас дахиж одоо хойшлуулахгүйгээр хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Дахиж одоо хойшлуулахгүй гэж ингэж бодож байна. За энэ бол тухайн үед батлагдахад бас чухал хуулаа гэж батлагдчихсан. Ер нь олон улсын судалгаагаар ч гэсэн энэ олон улсын McKinsey олон улсын байгууллагын судалгаагаар улс орнуудын хүн амын 3/2 нь хотууд илүү хуваагдаж амьдардаг, илүү хот руу амьдардаг. Тийм болохоор хотын тоог нэмэх, за хотын эрх зүйн байдлыг сайжруулах, төсөв эдийн засаг, нийгэм эдийн засгийн хувьд илүү их боломжтой болох үүднээс тухайн үед энэ хуулийг батлуулчихсан. Тэгээ одоо эх жилээс гишүүдийн асууж байгаа асуулт бол ерөөс эх жилээс цаг алдахгүйгээр үүнийг хэрэгжүүлнэ биз дээ, олон сайн зүйл залттай хууль болсон шүү гэдэг дээр Бадамсаран гишүүн бас ач холбогдолч анхаарч хэллээ. За